Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэтбатын Япон улс дахь айлчлалын үеэр давхар татварын хэлэлцээрийн ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Эх оноос Америкийн нэгдсэн улсад 25-аас 44 насны 30 залууг сурахаар болсон талаар гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ авахыг шаардаж өчигдөр тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд жигслээ. Авилгатай тэмцэх газар прокурорын байгууллагаас гаргасан саналын дагуу Монгол Ардын Хувьсгал намын гинсэг, эрүүл мэндийн сайд дасан шилэг дамбын авилгын хэрэгт тус намын дарга энх баярыг сарын өмнөөс холбогдуулан шалгаж эхэлжээ. 10 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосон Цэнгэл сумын Ганданда Чойлын хийдээс хар морьт сахиус алдагдсан талаар цагдаагийн байгууллагаас өчигдөр мэдээллээ. Авилгатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өгсөн иргэдээс 24-ийг нь буцаажээ. Сумдуургийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад 243 гомдол мэдээлэл ирсэн байна. Даяар Монгол, Хөх Монгол, Босоо Өх Монгол тэргүүтэй хөдөлгөөний 16 хүн эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдах болжээ. Жилийн 5% хүүтэй боловсролын зээлийн сан, оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкар дамжуулан олгох ажлыг энэ сараас эхлэхээр болсон талаар өчигдөр боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.